Зэ. Джиптер ирсэн байна. Хоёр найз машина бэлтэж байгаа юм шиг байна. За юу яцхан? За тэмцээндээ бэлдээл энэ. Юу яранда? За юу? Тайван сайхан. Юу байна? За бэлтгэл ажлыг хангагдчих. Бэлтгэл ажил ажгүй. Доод явах үед ингэж эхэлж байгаа юм уу? Тий, явах үед ингэж эхэллээ. Жид онгийн нөгөө богдуулан төмөр гарсан шүү дээ. Иргэнийхээ үүргээ биелүүлээд богдуулан гарсан төмөрийг нөгөө унтраахаар дээш уул руу ус цөөхөр машинтайгаа явсан. Тэгээд машинтайгаа дээшгээ явж байгаад хажуудлага банкад цоолаад тэгээд банкад цоолчихсон. Тэгээд банка салгаж яваад тэгээд нөгөө дээшгээ гарч байгаад хойд тэнглэхээр хад мөрөгцөө. Тэгээд тосгойж удсан хойд тэнглэхээ сая бүтэн задлж угсраад хойд тэнглэхээ. Тэгэд нөгөө ерөнхийдөө яг юу өвдөрсөн байна, яасан юм байна, хийсэн байна, хойд тэнглэхийн дээр юу болж байна гэж шалгасан хэмжээр нэг асуудал гарч ирсэн. Тэр нь нөгөө энэ хагас гол маань өгч исэн байна. Энд тий. Хойд хагас голны ишлиц. Хойд хагас гол ингээд ишлицэн төв тэгшин байх хэвээр. Тэгээд нөгөө хүчинд их хүчинд ороод ингээд хагас голны ишлицэн гулзаасан. Тэгээд энэ хагас гол бол одоо жоохон юм дээр бяртахад шууд хугархаар болсон гэсэн үг. Ийхэтөө. Тий. Тэгээд ингээд яг хоо юмаа эвдлээд тэгээд ингээд задлаад дахиад өөр эвдэрсэн юмнуудаа ингээд онцлоод олоод буцаагаад ингээд хийж байгаа бас нэг өдлийн ашигтай дажгүй байна. Тэгээд ерөнхийдөө явах ангиудаа чеклээд кардан голны саваа тиймэрхүү дүрнүүдээ чеклээл тэгээ байж гэн. Доогоор явах үед ангиуд ер нь дажгүй шүү. Болцоо. Юмнуудаа хийгээд болчлоо. Тийм. Тэмцээний үеэр бас асуудал гарсан бол хэцүү төгсөн. Тийм, тэмцээний үеэр яг саяны хагас гол хэрвээ хугарсан бол шууд ерөнхийдөө тэмцээ шууд өндөрлөх гэсэн үг. Тий. Тэгээд ерөнхийдөө дажгүй яачлаа. Тэгээд ерөнхийдөө энэ нөгөө урд кардан голд бас нэг юм сунгаж хийсэн. Урд кардан голыг энэ чи урдталтанд дахиад нэг юм хөдөө 2 см орчим сунгаж хийсэн. Тэгээд нөгөө яг бол урд тэнглэхээ нөгөө өндөрлөсөн тохиолдолд хүчтэй харихад урд тэнглэгээ доош шидэхэд кардан гол суурах гад идэг. Тэгээд тэр ажлуудаа ерөнхийдөө байхгүй болголоо. Ерөнхийдөө нэг иймэрхүү одоо моторын тал дээр бас нэг жоохон юм хийсэн. Тэрийг харъя. Нэг гоё юм хийсэн. Моторын сайжруулсан юм гэвэл ил агаар шүгчтэй боллоо. Одоо Скорпион нөгөө элсэн дээр бас бол ус банк элсэн дээр ил агаар шүгч хийгээд байлаа. Ингээд нөгөө 70-75-ын хатуулагтай хөнгөн цагаан листик CNC дээр зурулж агаад ил агаар шүгч хийлээ. Энэ болохоор чөлөөтэй агаараас орно. Хааз огцон махбод нэмэртэй болно. Хөдөлгөөрийнхээ тосмааслуудыг солио чеклээ. Манай Jeep сервисийн хамт олноос эгийг наваг тэмцээн оролдоон дээр байнга дэмждэг. Бас тосмааслаар бас байнга дэмждэг. Солио хугацаанд болцлоо гингууд за гэж гаргаж өгдөг. Jeep сервисийнхаа бас базраахта далаа зэрэгтээ бас баярлж явдаг. Манай тэмцээний юу нь ерөөхдөө дунджаар нэг 20 минутын дотор уралдаа дуусчдаг болохоор Shield брэндийн 10-40 гэсэн мааслыг хийсэн. Өтгөн 100 чанар. Тэгээд нөгөө 20 50 10 60-ыг яагаад хийдэггүй вэ гэхээр мас хэтэрхүү өтгөн болох тусмаа хөдөлгөөрийн тоор гунгадаг. Эргэлтийг маш их моментыг багасгадаг гэсэн үг. Тэгээд тийм болохоор 10 40-тай маслыг би голч сонгодог. Яагаад гэвэл 20 50 10 60-тай маслыг ерөнхийдөө 24 цагийн лиманст уралдаг автомашинууд л голсоо хэрэгжилдэг. Альсгүй байнгын олон цагийн татамжтай нүүдэх тийм турбо хөдөлгөөр ч юм уу тэр бүтээн дээр хэрэгжилдэг. Яг бол энэ турбогоо зөвхөн энгийн ийм моторн дээр бол 10-40-с илүү өтгөн масл байх шаардлага байхгүй. Ер нь би тэгж боддог шүү. За нэг юм байна. Ерөнхийдөө машина бэлдсэн. Бид хоёрын бас винч идэрсэн байсан байна. Тэгээ винчээ сая шалгаж хийлчлээ. Маргааш болох тэмцээнийхээ ерөнхий онцлог. Маргааш болох тэмцээний онцлог ерөөсөө
шоу фабрик дээр алтан элсний карьер гээд хуучин элсний карьер байсан газар. Ерөнхийдөө ингээд ухаан синтезсэн байсан тийм газар дээр одоо уралдааны зам талбай Монголын Пажиро клубын хамт олон бэлдээд янзлаад ингээд тойрог замын уралдаан гэж хийдэг болоод айгу олон жил болж байгаа байхгүй юу? Ерөөсөө газар шороо шинээр ухаагүй байгаль хийсүүдгүй ерөөсөө тийм ухагдсан синтезсэн газар жоохон уралдааны зам талбайцсаад тэгээ тэрэн дээр бид нэр одоо маргааш уралдана гэсэн. Тэгэхээр байгаль экологтой ч гэсэн хамаагүй тийм нэмэртэй. Ихэвчлэн шатрын нүүдэл гэж ярддаг элс, жалаг, гуу бас тамилын байгаа гоё сонирхолтой моментууд гэвэл тийм байна. Өмнөх тэмцээн шиг 2-2-ороо гараад цаг тооцох уу? Арай өөр системээр явах уу? 3-3-аар гарч магадгүй байх. Яг ерөнхий мэдээлэл байхгүй нөгөө техникийн зөвлөгөөний хурал дээрээс хоцорцоо. Тийм. Одоо энэ манай мэдсэн юм гэлээ. Тийм машин бэлддэг. Машин бэлддэг хэсэг байна. Ямар нэг ингэж аргаад ямар нэг За манай Jeep сервисийн бас бэлддэг мэрэгжлийн англи машин 50 дугаартай ариун болд өс хоёр ах юм байна машин. Ерөөдөө зэрлэгийн анхны авраг зэрлэг гээд тэмцээн Монголын хамгийн өндөр шагналын сантай хамгийн хэцүү бартаатай хит бартаа хэцүү тэмцээний хамгийн анхны авраг манай Айрын маань буюу Омбоо ах маань энэ тэмцээнд бас машинаа бэлдээд байж байна. Одоогийн байдлаар тэгээд яг гүйц дууссан юм уу дууссан гэдгийг сайн мэдэхгүй байна. Ага машин юу болж байна? Дуусч байна уу? Төрч байна уу? төвчсөн шүү. Болж байна уу? Одоо хийний асуудлууд хий алдаад байна. Аха. Энийг шийдчихүүлэх боллоо. Хийний асуудлаас бусдаар бол зүгээр. Амар чанга байна. Энийг л алдаад байна. Тийм ээ. Хондоо энэ машинаа янзалж байгаа, сервис хийж байгаа. Тэгээд мацаалаа дээр амжих бах. Маргаашийн тэмцээн дээр бол арай амжихгүй. Ийм каск авлаа зөгч гинэ надаа. За өглөөний мэнд шоу фабрик дээр ирсэн байна. Пажиро клубс зохион байгуулдаг Scorpion Fruit за ихэр бэлэн болсон байна. Хоёр найзаагаа дагаад ирсэн. Өнөөдөр ч бас янзын тэмцээн болох юм байна. Тамирчид олон байна. Олон төрлийн машинууд байна. Хамтаагаараа. За сайн уу? Сайн. За өдрөөрөө минь. За тэмцээн минь эхлэх гээд одоо суглаа минь үлээгдэж байна. Нийт тэмцээний нийт 38 машин байна гэж ах шиг байна шүү. Өөрийгөө танилцуулж. Наа Батцаахны Бат Эрдэнэ гэдэг. Хар багын найзтайгаа нийлчихсэн одоо орондоо л гэж одоо л яаж байна да. Эдгээр цааш нь ярих хандаа сэдв олдохгүй ш танда. Ер нь одоо тэгээд шитүүр мөдөл замын сайн заадаг юм штэ. Эрдэнэтаа үдчихвэл үгэнд орно шүү. Гэж. Нилийн загнах багтаа тий. Аги. Битээр чинь тэгэл аясаараа яриад уучраа олчихно да. Өмнөх влог дээрээс олон дүүдүүд гарсан да. А тэр дүүд ч угаасаа одоо бүр дахиад дүүд гэж явах хэлээ. За тэмцээн минь одоо эхлэхэд бидэнд амжилт хүсээрэй. Баярлаа. Сайн байна уу манайха Эрдэнэт байна. Моол 469-ээр хобби ангид оролцдог. Одоо манай ангийнхын энэ доор бөөнөрөө цуглаж байна. Тэгээд энэ доор гараан дээрээ тэгээд суглаагаа суглана. Тэгээд нэгдсэн зурмаар замаа үзнэ. Тэгэл суулсан суглааныхаа гарааныхаа дараалал явна да. Хобби англил тэгээ бүх төрлийн Jeep английн машинууд мотор хороопсолсон бүгд хамаагүй бүгд орж байгаа. Ерөнхийдөө. Тэгээ одоо хүмүүсийн ярьдгаар бол ирлийн заадуунууд бол бүгд орж байгаа. Мотор хороопс ажил яасан гэдэг. Тий. Хобби гаражийн бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн байна. Pajero-гоос байна. Тэнд амар гоё шин Dalsir байна. Wazas 3 тэрэг байна гэл. Гоё машинууд байна. Одоо тэгээд суглаа суглаал бүх юм шийдэгдэн дээ. Олон тамирчин баг шиг байна тий. Тий, олоо. Энд чинь нөгөө одоо ерөнхийдөө нэгдсэн журмаар оффроуд сонирхогчтой анхны тэмцээн Pajero-гоор эхэлж байгаа. Үлжингөө үлээсэн хүмүүс ч. Одоо орондоо. Одоо ингээд тамирчид ихнээсээ жигсчлээ. Орж ирээд. Хамгийн эвгүй өрсөлдөгч чинь. Эвгүй өрсөлдөгч юу? Сайн мэдэхгүй нөө.
Хэлж мэдэхгүй л. Эвгүй өрсөлдөгч бол зөндөө л баг. Тэгэл явна да. Өө, угаазаас чинь 4 5 тэрэг болчих юм шүү дээ. Өмнө нэг гараанд гарч исэн машинуудаас байна уу? Байна. Зөндөө байна. Өөр тэмцээн дээр нэг гараанд гарсан, яг энэ Scorpion дээр хамт гарсан машинууд зөндөө байна. Тэгээ. Болно да. Өмнө жил хэдэн машин орсон юм? Өмнө жил бас нэг 30-аад машин орсон шүү. Одоо 38 машин байна гэж байна шүү Хөөх зөө. Тэ өнгөрсөн жил чинь тэ дайжгүй явцаа. Одоо энэ жил яг одоогийн байдлаар бол машинуудын тоног хийц, бүтээц айгуу сайн болсон байна. Бүгд ер нь тоноггүй сток машин бол баг хамгийн бага HP тэ машин бол баг миний машин байна. Бусд нь бүгд тоногтой амар мотортой амар амарчинтай амар дугуйтай явах ангитай амар машинуудтай байна. Бүгд бол амар болж ер нь бол юм бодогдож байна. Машинууд бол өвөлжөнгөө л бэлдсэн байгаа шүү дээ. Тий. Уур чадвар л харагдах байх та. Уур чадвар харагдана. Яг нь одоо энэ чинь Scorpion чинь дийлийнх нь нөгөө шулуун зам ихтэй. Шулуун зам ихтэй болохоор машины бяраар бас ер нь бас шийдэгдэх боломжтой. Тий. Тийм байна. За амжилт хүсье. За амжилт манайгаа. Яах юм шүү. За, авчуу. 25. Суулцсан. Энэ асаалттай гоё юу? Шууд одоо бичиж байгаа юм. За суус. Загварын ертөнцөөр алхацгаая. Опа чамаа тантаа. 25. Нэг хаана гэсэн? Нөгөө бол шилэн дээрээ л наах. Дээ. Анда микээс ч. За. 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 Өө тэдний тасрал явж л ирэл та. Угаасаа л ярьж байгаа юм. Таны хол яг юм мөрөөр л явж болох. Тэгээ дээгүр бол тэр таатын үгүй. Тэгэл ингээл уруулаад дээгүүр явж болох. Баруун талаас 3 4 төгнө. 4 төгнө. 4 3. Хас бидний хөө 2 3. Нөөс замарч хөө. Медиа болоо так.
руу шууд гараад. Яг унтчих. Нэг юм сaalцаа. Мэдгүй нэг юм л унтчих. Бацаа тавьж үү? Яах гэдэг нь Баруун